Монгол дээл цамцан дээр өмсөх хантаацны эсгүүр. За та нарт хантаацны эсгүүр гаргахыг зааж өгье. За хантаацны маань онцлог гэхээр ханцуугүй утас шүү дээ. Тэгээ дээрэс нь хувцсан дээр өмсдөг учраас нэлээд сул чөлөөтэй байх шаардлагатай. За ийм хувцас байгаа. За хантаацны эсгүүрийг одоо суур үлгэрээ гаргаж чаддаг бол одоо уул нь суур үлгэрээ ингэж гаргаж агаад хийчмээр байгаа юм. Гэтэл бид нар чинь суур үлгэр гаргаж чадахгүй хүмүүсээс зөндөө байгаа учраас би энэ дээр эм альцмаараар буюу цээжний тойрог ойролцоогоор 88 дахь хүнд тохируулсан юм хантаацны эсгүүрийг зааж өгч байна. Хантаацны араас эхэлнэ. За арын голыг зурж байна. Өөрөөр хэлбэл нурууны уртаар 40 см-аар зурж байна. За ингээд 40 см-ийг би авчиж. Энэ хүзүүсэрний узур цэгээс бүслийн цэг хүртэлтэй. За энэ бүслийн шалуунаа бид нар зураад. За эндээс хантаа захир урт ахыг одоо тавгаараа шийднэ гэсэн. За үзүүний төвшөнд хүртэл урт байна гэх юм бол нэг 23 4 урттай зурна. За тэрнээс арай богинохон байна гэвэл 20 см-тэй зурж өгнө. За би болохоор 20 см-тэй зурчих. За бүслийн шалуунаас хантаацны хормоо хүртэл 20 см-тэй. За ингээд авчлаа. За ингэж авчлаа. За одоо энэ өргөө шөө хантаац маань хэр байх юм бэ? Сул мөлн ороод гэхээр би бол шууд ингээд тооцсон байгаа. 24.5-аар. Нэлээд султайхан нь шүү дээ. 24.5 байхаар за ингээд дөрвөлжин тэгш өнцөг толгойд зурлаа. За бүсгийн шулуун. За хормойн шулуун. За энэ нь болохоор одоо торны маань дээд шулуун байна. За одоо энэ дээр бид нэр хоолой ухлаацыг байгуулъя хантаацныхаа. За ийм арьсмарт болохоор 7.1-ээр хажуу тишээ одоо хоолойныхоо ухлаацыг авъя. За 7.1. За дээшээ яг перпендикулараар тэгш өнцөгт үүсгээд гэсэн үг тийм. 2.3 см-ээр авчих. За энийг холбоод уусгад холбоод зурчих. За та хэд харагдаж байна? За би өргөөднийг харуулъя да. Жижигээр зааж өгч байгаа болохоор харагдаж байна уу? За энэ дээр би юу тодрууллаа. Бүсгийн шулуун тодрууллаа. Бүсгийн шулуун харагдахгүй ч магадгүй гээд энэ болохоор бүсгийн шулуунаас би 20 см-ийг аваад хормон шулуунаар байгуулсан хантаацныхаа. За энэ арын голын шулуунаа би ойролцоогоор 40 см орчим байх болоо да. Одоо эм арьсмартай хүндгээд 40-оор аваад доош өргөжлүүлээд энэ чинь 20 шүү дээ тийм ээ. За хажуу тишээ хантаацныхаа сулыг бодоод за дээл хувцсан дээр өмснө гэж бодоод 24.5-аар аваад ингээд би дөрвөлжин байгуулсан байгаа шүү дээ. За тэнгуүтээ хоолой байгуулахдаа арын голын цэгээс одоо хажуу тишээ 7.1-ээр перпендикулараар 2.3-аар аваад за би хоолойны ухлаацыг ингээ уусгаад. Уусган шүү. Манайх ингээ огцом оруулчихдаг. Уусгаад тэгээд чигээрээ жоохон яваад тэг ингэж байна. За арын голоосоо 17 см хэмжээд за энэ босон шулуун татчих. Энтэй параллел шулуун. За тэнгуүтээ доошоогоо 24 см одоо хувцсан дээр өмсөх учраас ханцун ухлаацны балансыг нэлээд доош нь авч өгч байгаа. 24 см аваад за ингээд зураад өгч. За энэ дээр одоо энэ дээдлийн цэгээс 1.5-аар хэмжээд нэг цэг авчиж. За би багцаагаар зааж өгч байгаа шүү. Одоо суур үлгэр бол гаргах тамир боломжгүй байж магадгүй гэд тийм ингээд зааж өгч. За энэ дээр бид мөрний уртаа тасалж авна. За ер нь бол хүний эм арьсмаар өмсдөг хүний мөрний урт нэг 12 хүнээс хамаарат 12.5 зарим нь 11.5 та байдаг. За хантаац маань өөрөө мөрийг багасгаад хувцсан дээр өмсдөг учраас яг мөрний уртаар авдаггүй арай бага авдаг. Тэгэхээр би 10 см-аар авч өгье. За энд ингээ 10 см авцсан. За энэ аяг 10 см-аараа дайруулад одоо түрүүний шугамтай параллел ингээ нэг шугам татчих та. За яг энэ шугамыг татсан шүү дээ. Энтэйгээ параллел татчих. За одоо энэ дээр бид нэр ханцууныхаа хэлбэрийг ухлаацны хэлбэрийг гаргаж ирэх гэж. Ханцуу залахгүй ч гэсэн ханцууны ухлаац гэж яриа шүү дээ тийм ээ. Энэ хэлбэрийг гаргаж ирэх гэж. За энэ хэлбэрийг яаж гаргаж ирэх вэ гэхээр шулуун явж байгаад энэ хэсэгтээ нэлээд доошоо буужгаад энэ хэсэгтээ дугуурч орж ирээд энэний нэг гол хавцаа дугуурсан нь холбогдоод тэгээд чигээрээ явахаар. Өөрөөр хэлбэл айгүй алгуур юм огцом биш юм алгуурхан уусалтайгаар ингэ зурчих гэж. За би зураад үзүүлье. За энийг шууд улаанаар зуръя. За энэ мөрөө бас улаан болгоч. За хоолойны хувцлацыг бас улаан болгоч. За юм бас. За одоо энэ бид нар хантаацаа доош шууд шулуун ихнийх нь шулуун авч болно. Шулуун авч болно. За тэгээ хормон шулуунаа ингээд энэ шууд үлгэр маань гарч байгаа. Тэгвэл жоохон бүслэхийгээ одоо хэлбэртэй бүслэхий гарсан галбар гарсан хэлбэртэй хийнэ гэвэл бүслэхийн шулуун дээр жоохон юм. Тэгээ 1-2 см юм хэлбэр гаргасан юм хийж болно. Ийм хэлбэр гаргасан хэлбэр гэж болно.
За эсвэл бүр танаастай нэлээд хэлбэр гаргаад тэгтээ бүр барихгүйгээр суулгах юм бол энэ ханцун ухлаацны шулууны ришин жоохон татж өгөөд энэ хойноосоо 8 см-ийг аваад ойролцоогоор 8 см-тэй. За бид нөх ойролцоол хэсгүүр хийгээд тааш. Гэхдээ айгу суучнаа сайхан суун. За дээшээ шууд ингээ холбоод нэлээд урч шулуун татчих. За ингээд эндээс 8 см энэ ханцун ухлаацны шулууны үргэлжлэх зураад дээшээ параллел ийм урч шулуун татчих. За энэ одоо бүслийн шулуун дээр хоёр хажууд жишээ 1 см-ийг авч өгөөд энтэй холбоо. За эндээс доошоо нэг 18 см орчим аваад холбож өгөөд ингээ танаасаа байгуулчих. За хамт байгуулнаа. За би улаан нар зурлаа. За нэг 2-3 ml зэрэг зааж өгöd байгаа шүү дээ. За өөрөөр хэлбэл шууд ийм шулуун огт танаасгүй байж болно. За хоёрдугаар нь баг зэрэг ийм хэлбэр гарсан байж болно. За гуравдугаар хамтаацанд баг зэрэг ийм хэлбэр гарсан дээр дахиад танаас танаад бүр нөө бүслэхээр үнэлэн суулгаж өгöd ийм 3 янзаар байж болно. За арын эсгүүр дуслаа. Энэ огт оёлын зайг учраас танад бүх оёлын хэрмэгүүд дээр 1 см оёл тавьж өгнө. За дээрэс нь эмжих хэрмэгийг болохоор 1 см оёл тавьцсныхаа дараа наалтаа наагаад маш гоё өөгүй 1 см өөлөө тажилж чинь яа тэгэхээр эмжээрэн дээр оёл тавихгүй шүү дээ. Эмжээр чинь эмжээр дэсгүүд дээр оёл тавихгүй. Гэхдээ 1 см-тэй хачилж жагаад наалтаа наагаад буцаад 1 см маш гоё өөгүй өөлөө тавьчихвал эмжээр чих гоё гарна. За арын бол оёлтой хийж болно, оёлгүй хийж болно, үдс төмөд. За тэгээ бусад бүх хэрмэгүүдтэй оёл тавьчих нэ гэж бодоорой. За одоо хамтаацны ингрээ байгуулнаа. Араа байгуулсан шүү дээ. Одоо хамтаацны ингрээ. За бид нар арыг болохоор 40 гэсэн урттай авч исэн бол ингрээ дээр бид нар энэ ихний ингрийн голын шулуунаа 43-аар авна. 43-аар. Нөө 3 см маань хөхний үүрэлтэд ботж байгаа. За энэ дээр бүсгийн шулуунаа зураад өгчөө. За энэс доошо бид нар 20-ыг авсан шүү дээ. Тэр 20-ороо л авна. Хормон шулуунаа зураад өгч. За хажуу тийшээ яаж авах гэхээр ингэр маань араас арай өргөн хэсэгт нь ингэр маань арай өргөн хэсэгт нь одоо хөх байрладаг хэсэг шүү дээ. Тэгэхээр хөхөн дээр бас өргөн шүү ч гэсэн одоо арыг бодвол үүрэлт өгнө шүү дээ. Тэгэхээр хажуу тийшээ торны маань өргөн. За 26.5-аар хийчихье. За ингээд энэ дөрвөлжин байгуулчихсан. За би энэ дөрвөлжнийг тодсочих. Эхлээд 43-аар тэгээд доошогоо 20-оор тий. За 43 дээрээ бэлхүүсний шугамаа зураад өгч байгаа. За энэ дээр болохоор хормон шулууныг бид нар зураад өгч байгаа. За энэ дээдлийн торны маань дээд шулуун. За энэ дээр 26.5-аар аваад ингээд дөрвөлжин байгуулцгаа. За одоо энэ дээр бид нар хоолой ухлаацаа байгуулах гэж байна. За хоолой ухлаацыг 7.1-ээр хажуу тийшээ авч өгье. За доошогоо болохоор 8.1-ээр байгуулад өгчээ. Нэг юм дөрвөлжин зурчиж агаад за хоолойныхоо ухлаацыг байгуулнаа. За тий ийм байдалтай болгож өөрөө битээ огцом тойрог зурчаарай. За өөрөөр хэлбэл ингээ буугаад жоохон тэгшээрээ яваг. Энэ ч гэсэн энтэйгээ нийлээд жоохон тэгшээрээ ингээ жоохон огтлоод ингээ яваа. За хоолойны ухлаацыг байгуул. За одоо хажуу тийшээ 16 см-аар авна. 16 см-аар аваад за энэ шулууныг ингээд байгуулчих. За доошоогоо ард дээр ч 24-оор авсан, ингэр дээр ч 24-оор авна. За 24-оор чи баланс авч байгаа тий ханцууны ухлаацны баланс хэрхэн бууж өгөх вэ гэж. За 24-оор авчих. За одоо ингээд дөрвөлжин багцаа. За одоо энэ дээрээсээ 3 см хэмжээд авчингутлаа энийг нэг 0.5-аар жоохон өргөөд энэ зураасаа яг зураасныхаа дагуу хажуу тийш нүргэн шүү. Энэ дугуй юм чинь хажуу тийшээ жоохон хоглоогдсон маш. Энэ дээр 0.5-ыг өгөөд 3 см-тэйгээ холбоод авчих. За ингээд холбоо. За бид нар мөрөө 10 см-аар авсан тий. Багсгаад авсан шүү дээ. Хантаа зэмчин арай баг хийнэ. За тэгэнгүүтээ хажуу тийш нь одоо нөгөө хантаац маань угаасаа мөрөнд баг орж ирнэ. За дээрэс нь 10 гэрийн өргөнийхээ хэмжээг бас жоохон багсгаж өгөх зохимжтой. Одоо энэ дээр яг хэд багсгасан байна? Тэрийгэ хэмжиж үзэж хагаад нар дээр те энийг ингээ багсгаад авсан шүү дээ. Яг шулуунаар нь авсан бид нэр. Энийг хэмжиж үзэж хагаад энэ дээрээ багсгаад өгч. Яг хэлэл багсгаад адилхан параллел юм шулуун зураад өгч. За тэгэнгүүтээ ханцууны ухлаацаа зурнаа. Энэ мөрнөөс жоохон юм хажуу тийшээ ингэж орж ирээд гадуурхан уусаад иш. За энийг хідэн удаач цасаж зурж болно. Яагаад гэвэл бид нар цаасан дээр зурж байгаа байхгүй. Цаасан дээр хийж байгаа үлгэрээ. Хідэн удаач хэлбэрийн бивтэйхэн цасаж зурж байна. За зурсныхаа тайлбар үзүүл. Ингээд тааш эхлээд эндээс нэг 90 градусаар хажуу тийшээ ингэж жоох явж байгаа. Энд шүргэж орж ирээд шүргсэн чигээр нэлээд явж байгаа. Хажуу усаад энд энэ одоо энэ шулууныхаа 2-1 дээр орж ирээд тэгээ шулуунаа дагаад чигээр явж байгаа. Энэ хэлбэрүүдийг ийм хялбар хийж байгаа тохиолдолд энэ хэлбэрүүдийг маш гоё мэдрэмжтэй л гаргана. Хялбар юуны тул хэлбэр байгаа л тэр хэмжээгээрээ одоо мэдрэмжтэй зарим одоо ийм лекалж мөрийн шугамуудыг бол маш мэдрэмжтэй зурх шаардлага гарна л ба. Хялбар хийх хэрэг. За мөрийн шулууныг улаанаар тодруулчих. За одоо энийг шууд ихний вариант чинь шулуун загвартай. Шууд шулуун юм хантаацны ингэж байгуулад байгаа шүү дээ. За ийм байж. За ингээд шууд гараад ирчих. Тэ. За дараагийнх нь бага хэмжээний бүсэлхийгээрээ
хэлбэр үүссэн үйл ажиллагаа юм галбар үүссэн байх юм бол 1-2 см юм галбрын үүсгээд холбогдчих болж байна. За дараагийнх нь бүр нэг танаастай бүр галбар нь илүү суусан байж болно тийм үү. За тэгвэл одоо ингэрийн голын шулуунаас за нэг 10 см орчимд танаас зуръя. За 10 см танаасны гол ингэж зурчих. За энийг доошогоо нэг 18 см орчимд аваад холбочих. За 1.5-аар ингэр учраас жоох 1.5 хавцаа холбож болно. Ингээд 1.5 хавцаа холбож болно. За одоо энэ дээр ярих гэдэг. Энэ дээр бид нар хүүхний танаасыг танахгүй, хантаазан дээр хөвчлэн танахгүй байвал зүгээр дээ. Энийг биш дээ. Дээрээсээ яг эндээс нэг 32 см-т ингэж хэмжээд за би одоо тааж харуулъя. 32 см-т хэмжээд энийг доош одоо жоохон ингэж таналт оруулж ирж байна. За хэрвээ энэ юм огцон болоод байвал энэ танасныхаа хажууд шиг 1.5 1.5 болгоод аль болох юм ажигуун ууссан бараг мэдтгээргүй танаас байж энэ хэлбэрийг гаргана гэхээс өхний танаас ороогүй үед ингэр дээр энэ өслийн танаасыг юм гүн огцон ментер танахад бас эвгүй болно л да. За энэ нөгөө 43 гэсэн урттай байгаа. Ташаа маань энэ дээр 3 см-ийн уртаар арийнхаа ташаанаас урттай байхгүй юу? Энэ ташааны урт хэмжээ. Тэм учраас 3 см уусгаад хормоо руугаа холбож өгнө. Тэгжиж ташааны хувьд бол артагаа ороход алдаа гарахгүй ирнэ. Ингэр дээр хөхний үрэлт гарч ирж байгаа. За одоо би тэрийг одоо холбоод үзүүлье. За 3 см тий. За уусгалттай шугамар. Ингээд холбож. За одоо энэ хантаазны ингэр дээр бид нар ингэрэн гараад ирсэн хантаазныхаа яг ингэрийг дахиад гадаад ингэрийн загварч үздэг. За араа хаачлаад ингээд бариад үзэх юм бол ингэртэйгээ хормоны шулуун төвшөнд нийлж юм уу бас шалгаад үзчих хэрэгтэй. Ингэр маань угаасаа урт хэсэгдэж шүү дээ. Хүүхний үүрэлт байгаа тий. За тийм учраас одоо л нийлж байна. За тэр хүүхний танаас танахгүй учраас энэ үүрэлтийг яг ташаан талаас бол хасаад баг зэрэг усгаад оруулаад хийцэн ба. За одоо энэ ингэртэйгээ яаж гадаад ингэрээ загварчлах вэ гэдгийг үзье. За энэ ингэр маань зүүн болон баруун ингээд хэсэгдэж байна тийм ээ. За энэ ингэрээрээ зүүн болон баруун гэдэг ийм хоёр ингэр хэсэгдэж байна. За баруун одоо энэ ингэрээ ашиглаад баруун тал дээр бид нар гадаад ингэр хэсгэж байгаа. За гадаад ингэрийн хэлбэрийг хэрхэн яаж үүсгэх вэ? За энэ марсмаш дээр бол одоо харааны хэмжээ нэг 11 см орчим байна гэж үзээд авчиж байгаа. За одоо ингэрийн голтой байлал гэх юм уу? Голтой байлал магтаа буужгаад доошоогоо хантаазны ер нь бол ингэр нэлээд ууж юу харааны ухлаац ууж орж ирүү зүгээр. За алцааны 3 см орчим болгочих. Яг бол ханцны ухлаац чинь нэлээд доошоо бууцсан дээр дахиад доошоо 5 болгол бас онцгой болчих магадгүй. За 3 орчим буулгаад за энийг доошоо буулгаад за хажууд уурсан хэлбэрийг үүсгээд сарнгаа оруулчих. Хантаазны. За тэгмүүдээ бүслийнхээс жоохон доошоо авч болно. За бүслхийн дээр бас авч болно. За би бол бүслийнхээс нэг 2 см орчим аваад яг бүслийн дээр нэгтгэхгүй 2 см орчим ингээ буулгаад за буулж чагаад би энэ гадаад ингэрийг хаачлаад авчих. Чаанда хаачлаад авчих. За энэ би зохион бүтээл хийсэн шүү дээ. Ингээ зохион бүтээл хийгээд тэгээд калкан дээр буулгаад ингээ хаачлаад авсан гэж бодоорой. За ингээд яг юм бол энэ маань баруун болон зүүн ингэр хэсэг нь. За энэ дээр бид нэр ингэрийн голоор одоо ойсон гэж бодоод нийлүүлээд тавих юм бол ингэрийн голоо нийлүүлээд бүслийн шулуунаа нийлүүлээд энэ шулуунаа нийлүүлээд тавих юм бол ингээ хантаацны маань гараад ирчих. За бүслийн шулуунаас жоохон доошоо байвал жоохон хайтахан харагдана да. Бас нэг хит бүр юм доошоо байх юм бол онцгүй. За би бол 2 см орчим доошлуулсан. Та 5 см бас доошлуулж болно. Ер нь бол бүслийн шулуунаас доошоо хормоо хүртэл 20 см байгаа юм чинь нэг 5-8 см бол доошлуулж болно шүү. Гэхдээ хит доошлуулж бас харьцаа нэхгүй харагдахгүй. За ингээл хантаацны мэдлэг бий болчихж байгаа. За ингэр маань болохоор оюутгийн огт зайгүй үлгэр байгаа. Бүх сүдэд нь оюутгийн зай тавина. Мэдээж ингэрийн гол оюуттай байна. За энэ яг энэ бүтэн ингэр маань болохоор зүүн болон баруун хэсэгт нь. За энэ гадаад ингэр маань болохоор нэг ширхэг баруун хэсэгт нь. За хантаацны манаар болохоор арын голын оюуттай байж болно. За хантаацны арын голын оюутлахгүй бас хийчих болно шүү. Энэ битүүтэй ингээд нэг ширхэг ишиг өргөлцсөн юм хийж болно. За одоо энэ дээр бид нар нөгөө юу байгуулна шүү дээ. Захаа байгуулна. За зах байгуулахыг болохоор энэ бол яг юу зах байгаа. Одоо зах залхахад боломжийн холооны хугацаа захгүй. Одоо яг суур үлгэрээр гарч ирж байгаа гэсэн. За тэгвэл зах залга бол нөгөө дээлний ингэрийн хичээл, мөртөө дээлний эсгүр заасан ингэр заасан хичээл дээр сүүл рүү захны эсгүрийг яаж гарах вэ гэдэг байж байгаа. Тэрийг хараад хийчээрэй. Одоо давхардуул заагаад явах тий. За тэгвэл сүүлийн үед болохоор ер нь нөгөө ийм хантаацнуудыг бас ингэрийн ухаж хийгээд байгаа шүү дээ. Захахгүй. Тэгээ дээлэн дээр өмсөцгөн дээлний зах нь цухаж харагдаад хантаац нь болохоор захахгүй. За тэрийг яаж хийх вэ гэхээр бид нар энэ араас доошоо биш дээ. Араас доошоо нэг 1.5-аар хажуу тийш юу доош авч өгөөд за мөрнөөсөө болохоор хажуу тийшээ за нэг 2 см орчмыг авч өгөөд ингээд хоолойныхоо ухлаацыг томруулж өгнө. За одоо энэ дээр би зурч өгч. За энэ адлог хит их хүрдэггүй шүү. 1.5 байхад бол хажуу тийшээ нэг 2 3 за жоохон бүр том байлгыг бол 3 за 2 байхад хангалттай да ингээ аваад өгч. За ийшээ нэг 1-ээс 1.5 за энэ 2.5 орчим байх болно доо. За ингээ аваад өгч. Ингээд тоолоо томруулж.
За тэгвэл за 10 маань мөр ингэ шалгах юм бол яг нийлж байгаа. Тэр. За тэгвэл муу ялгаагүй нийлүүлж байгаа. Хоолон дээрээ эндээсээ хідээр хасан яг тэр хасалтаа хийж өгөөд. За энэ доошоогоо яг энийгээ яал ижлэхэн байраар 20 см-аар ухаад хавтуулчихна. Ингээд. За ингэн бол энэ нэлийн захгүй ухлаацсан том дэлгэнний цахан дотроос цухаж харагдсан юм дийл. За тэгвэл эндээс энэ чинь юм байж байгаа шин. Эндээс мөн энэ ухлаад хараага доошоогоо зэрэгцүүл тавьж байгаа л тэгшин буудгаад өгөх гэсэн үг шүү. За ингээд өөрсдийнхөө хүснээр ямар бодлол ямар болгоод ингээд завчлаад өсөөрэй. Бол анхаарах зүйл нь ингэждээс танах танаасаа хит одоо яг энэ бүсгийн танааснаа дээшээ явж байгаа чиглэлийг хит өндөр таньж болохгүй бид нар чи хөхний цэг маань за ийм ярьцмаар ойролцоогоор нэг 26 70-тай ингээд бууж ирлээ гэж бодоход тэгээ 26 70-тай зовчлаараа энд 26 70-тай энд бууж ирч тэгээ энд хөхний цэг бууж ирлээ гэж бодоход хөхний тойрог энэ хавцаа байна гэж бодоход энэ рүү хит авируулж таньжлахгүй гэж хэлээд байгаа миний санаа. Энэс жоохон холхон доош хоо танах хэрэгтэй. За амжилт хүсье.